За манай тусгай олимпийн хороо бол ерөөсөө хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр дундаа оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд иргэдийг спортоор дамжуулж нийгэмшүүлдэг ийм төрийн бус байгууллага. Монгол улсад улсын хурлын гишүүн оюун тийм ээ оюун дарга өөрийнхөө яг санаа нэгт бэрхшээл нэгтэй эцэг эхчүүд асран хамгаалагчдын хамтаар Монголд энэ байгууллагыг байгуулсан юм аа. Яг бяцхан тамирчин хөтөлбөрийн суур чадвар гэдэг энэ суур. Эхлээд бид нэр суур чадварыг хөгжүүлнэ. За энэ үндсэн ингээд 6 чадвар ингээд байна. Үндсэн 6 явахгүй их цэнзэр барих, шидэх, цохих, өшиглэх гэсэн чадваруудыг л бид нэр хүүхдэд эзэмшүүлчих юм бол энэ нь цаашлаад ямар ч спортыг сурахад айгүй амархан болоод явчихна. Өнөөдрийн сургалтын хувьд гэх юм бол ер нь аль нэлийн деталь заах арга барилуудыг бол мэдээж авлаа. Өөрсдийнхөө хүүхдүүд дээр яаж сурсан арга барилуудаа хэрэгжүүлэх болон ер нь аль нэлийн олон зүйлийг сурч мэдэж авлаа. Энэхүү сургалтанд орсноор цаашдаа бас бид нараа энэхүү сургалтынхаа энэ бяцхан тамирчин хөтөлбөрийг банд цаашдаа ажил дээрээ бас хэрэгжүүлэн гэж ажиллах болно. Тэгээ энэхүү сургалтыг зохион байгуулсан бас Монголын тусгай олимпийн хорооны баг хамт олондоо бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Ажлын амжилт хүсье. 2026-аас 27 оны хичээлийн жилд бяцхан тамирчин хөтөлбөрт хамрагж байгаа нийслэлийн цэцэрлэгүүдийн хөтөлбөрт хамраж байгаа хүүхдүүдийн эцэг эхүүдэд зориулсан сургалт боллоо. За энэхүү сургалтын маань гол зорилго бол спортын суур чадварыг бага наснаас нь гэрээ нөхцөлд хэрхэн хөгжүүлэх талаар сургалтыг зохион байгуулсан. Тэгээд манай сургалтанд бол 218 дугаар цэцэрлэг маань бүх энэ заа танхимаар хангаж мөн 218 дугаар цэцэрлэг дээр маань 3 жилийн хугацаанд бяцхан тамирчин хөтөлбөр хэрэгжиж байгаа учраас энэхүү цэцэрлэг маань бусдыгаа түүчилж энэ олон эцэгхүүдийг 50 эцэгхийг хамруулсан. За мөн гаднаас бол 63 дугаар сургуулийн алтан хуйг багш хэл засалж мөн сэтгэл засалж мөн 97 дугаар цэцэрлэгийн баг хамт олон бас ирж энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулаад тэгээд бүх нийт эцэгхүүдэд маш их баярлалаа. Багш нартаа маш их баярлалаа. Тэгээд хүүхдийн хөгжил төлөвшөл эцэгхийн оролцоо 100%.